хүний нөгөө сонирхож байгаа хобби болгонд ингээд тэр хүнд өөрт нь бусад хүнд ойлгохгүй ч гэсэн тэр хүнд ойлгохоор маш гоё тийм шигтгээнүүд байдаг. Яг миний хувьд болохоор миний сонгосон энэ нохоо маань одоо энэ олон нохтууд маань миний амьдралд бол тийм эерэг нөлөөнүүд өгдөг. Яагаад гэвэл за нэгдүгээрт би зогсоо зайгүй хөдөлмөрлөдөг. Энэ маань ингээд цаашаа надаа маш гоё юмнууд өгдөг. Жишээ нь би гоё эрүүл байдаг, гоё хөдөлгөөнтэй. Дээрээс нь хүмүүстэй харьцаж байгаа харьцаа амтнаар холбогдож байгаа болохоор маш гоё эерэг. Магадгүй би архины үлдэр ийдсэн байсан бол хэн нэг намайг энэ муугаас олж маш олон архинд орж байгаа гэдэг ч юм уу. Гэтэл миний хийж байгаа энэ юмд ерөөсөө тийм юм байдгүй. За хамгийн анхны нохоогоо 86 онд авч ирсэн. 86 онд нөгөө Орос овчарк тижээж эхэлж ирсэн. Тэр үеэс хойш бодох юм бол одоо нэг 34 дэх жилдээ бол нохоотой ерөөсөө нэг ч удаа салаагүй. Анх нохоо тижээснээс ахуулаад нэг бодож үтсэ. Тэгсэн би яг баг нэг 3-4 мянган орчим нохоо миний гараар ингэж дамжиж өнгөрсөн байдээ. Гэхдээ нөгөө монгол хүн гэсэн үднээсээ юм уу Монгол нохоонд арай нэг илүү дотно, арай илүү нэг одоо зүгээр хашаандаа ингээл тойроо явж байхад жишээ нь Монгол нохоон дээр арай удаан саадах ч юм уу нэг тийм бол байдаг. Нохоо тижээх явцад бол дурсамж олцсон дөө. Маш мундаг ухаалаг, маш гоё дахиад давтагдахааргүй тийм гоё нохоонод бол намайг дайрч өнгөрч гисэн. Нохоонд бас айгүй тийм тавилан байт юм болоо гэж боддог. Зарим нохооны хувьд бол ингээл бүр бүлгнээс ахуулаад маш гоё хариуцлагатай, гоё тийм энергитэй эддийг бол дайраад тийм эзэнтэй болдог. Зарим нохооны хувьд бол эмгэнэлтэй те нөгөө жоохон юм хариуцлагагүй ч юм уу, эсвэл сэтгэлийн хөөрлөөр ч юм уу анх тэр эзний сонгосон тийм нохоонууд бол тавилангийн үед бол бас жоохон эвгүй байдаг. Ер нь бол хүнээс л одоо эзнээс л хамаг юм шалтгаалж байгаа юм л да. Эзэн өөрөө анх тэр амтныг одоо андаа болгож авахдаа маш хариуцлагатайгаар бодоод амтнд хийжээхийн утга учирыг ерөнхийдөө ингээ баг сагч гэсэн судлаад авсан бол гэтэл зарим нь бол зүгээр л юм тохиолдлын те хөөе энэ ямар гоё юм бэ гэж ингээл богинохон зайд шийдвэр гаргаад авсан хүмүүс жоох хэцүү. Ялангуяа нохоо бол хүнтэй бусад амьтныг бодвол хамгийн ойрхон. Бусад амьтан бол хүн л зөвхөн тэр амьтан руу нөгөө харьцаа үсгдэг. Гэтэл нохоо маань хүн одоо ингээд тэр нохоог хайрлж байна. Буцаад нохоо маань бас өөрийнхөө хэмжээнд ингээд бүх амьдралаа, бүх цаг хугацаагаа нөгөө хүнд зориулдаг байхгүй юу. Тийм болохоор ерөөсөө нэгэнт та ингээ гоё өөрийн гэсэн хөөх юм нохоо тэжээхээр шийдсэн бол ерөөсөө хариуцлага бүх шатанд одоо гүлэг баах үед нь ч юм уу томроод одоо магадгүй хөтлөөд явж чадхаа байлна хоол ундаа идэж чадхаа болно энэ бүхнийг тооцоолох хэрэгтэй. Тэгээ хүний хобби гэдэг бол одоо маш агуу. Одоо янз бүрийн хоббитэй хүмүүс байдаг шүү дээ. Одоо баг тэмдэг цуглуулдаг ч юм уу, марк цуглуулдаг ч юм уу, одоо зарим нь гоё мод бут цэцэг тарьдаг ч юм уу. Миний хувьд бол одоо яг сонгосон хобби маань. За яг ингээд яг амьдралынхаа явцад анзаарч байхад хүмүүс бол одоо даган дуурайх гэдэг юм яг тийм аркаар амьдраад. Одоо эдгээр бол яг хүний тийм гоё юм бол биш. Мөнгө бол зүгээр л одоо хүний амьдрах явцад хэрэглээ. Гэтэл хүмүүсийн ойлголт болохоор ерөөсөө л дандаа мөнгө. Яагаад тэгэхээр чи яагаад гайлын байцаагч болох ч юм хэрэг. Гайлын байцаагч амар тийм мөнгөтэй айгүй хангалуун амьдэрдэг гэсэн гал. Чи яагаад банкир болох ч яг эдийн засгч болох ч юм хэрэг. Эдийн засгч нар ч угаасаа л том штэ гэдэг ч юм уу юм айгүй өрөөсгөл бодолтой байдаг. Миний хувьд бол ах нь энэ амтнаас хамгийн их ойлгосон юм бол хүн ерөөсөө мөнгөөр юмыг бүтээдэг. Бүтээх юм маань нөгөө хобби зориг тэрийг бүтээхийн тулд нөгөө
мөнгө зүгээр л хэрэгсэл болдог. Яг тэгвэл би одоо жишээ нь ингээл өөрийнхөө хэмжээнд юмнууд бүтээгээл явдаг. Амар их мөнгөөр ерөөсөө бүтээдэг. За би ийм хийх юмсан гингүүтээ орж ирж байгаа нөгөө багахан мөнгөө тэрэндээ зарцуулаад болохоор миний нөгөө бодож исэн гоё юм маань босоод ирдэг. Гэтэл одоо миний найз нөхөд эргэн тойронд маш их мөнгөтэй яг нөгөө бодолтой хүмүүс айгүйх байдаг. Тэд тэгсэн чи юм хийж чаддаг. Зөндөө мөнгө байгаад байдаг. Хүсэл зориг байдгүй, хобби байдгүй. Дотор нөгөө бидний хобби одоо амьд амтнаас аваад байгаа энэ гоё нөгөө хүмүүжил байдгүй. Зүгээр л нэг харагдах орчин одоо юу гэдэг нэг юм гялцал, нэг л том машин унсан, эсвэл нэг л ганган хүнтэй ярихдаа дандаа нөгөө тэр мөнгө гээд бод юмаа ингээ өндөр гэж бодсон. Тэр өндөрлгөөсөө хүмүүс л дандаа ингэж харцдаг ч юм уу. Ийм зөндөө их юмыг миний одоо сонирхсан амтан маань, хобби маань ингээд ойлгуулсан. Тэгэхээр хүний хобби гэдэг бол ерөөсөө л зорилго. Хоббинийхоо дагуу амьдарч байгаа юм бол мэдээж аз жаргалтай. Ахыгын амьдралд нэг гоё тийм тохиолдол байна л да. Одоо энэ арьс арчилгааг Монголд анх оруулж ирж исэн Солонгоо гэдэг бүсгүй байдیں۔ Тэр нэг хэсэг одоо ингээл тоглоомд ороод өөрөө жоохон арх уудаг болоод амьдрал нь бүр ингээд одоо газарт бууцсан байсан. Магадгүй манай дэлгүүрт орж ирэхдээ сохтуу орж ирсэн байхгүй. Тэгэл нөгөө нэг гүлэг хараад ямар хөөрхний би нэг авмаар байна гэж хагаад аваа явсан. Тэгснээр тэр хүний манай дэлгүүрт орж ирэх ингээд тохиолдол нь олон болоод байсан. Сүүлдээ бүр маш гоё ирдэг болсон. Манай энэ үржил дээр айгүй их тийм ааруул амттан байрж ирээл нохоонуудад өгөөл. Тэгээ бид хоёр яг нэг юм ярих боломж олцсон чинь надад гэж байгаа байхгүй. Төвшаахаа миний амьдралыг нохоо аварсан шүү дээ. Яасан гэсэн чи би ингээд архинд ороод бүр ингээд ингэсэн байсан чи нохоо тэжээгээд тэгсэн чи нөгөө шоудах моотх гал гарангууд гэрт нөгөө гөлөг байгаа гэж санагдаад өрсөж байгаа байх гал ингээл миний гэртээ байхын цаг хугацаа улам ихсээл тэгж байгаа сүүлдээ би бүр нөгөө муу зуршлуудаасаа холдоод буцаад ажиллаа сэргээж хийгээл одоо маш гоё болцсон гэх бүр амьдрал нь буцаад айгүй гоё болцсон. Иржээсэн. Зарим хүн чинь ингээл нэг байр авах гэж юм уу, машин авах гэж юм уу, мөнгө цуглуулах гэж юм уу амьдраад байгаа юм шиг амьдрдаг. Ерөөсөө ингээл одоо яавал гоё болох гэдэг юм хэрэг одоо нэг гоё машинтай бол. Одоо энэ ерөөсөө биш ээ. Энд дэр бол зүгээр л хүний амьдрал зүгээр л хэрэглээ. Магадгүй тэр юмных нь хөгжил хаант ч очих нь мэддэхгүй тиймний араас айгүй их хушуурдаг болсон. Гэтэл яг бодит хөгжил маань ерөөсөө л байгаль дэлхий хүн энэ хоёрын хоорондын одоо юу юм бэ харьцаан дээр л хүний амьдрал тогтчиход байхгүй. Тэрнээс одоо 60 давхар байшин байхгүй ч хүн амьдрна, байсан ч амьдрна. Гэтэл айгүй тийм үнэтэй деталуу те одоо энэ гоё амьд амтан одоо мод уус ингээл агаар гэдэг иймнүүд байхгүй болчихвол ерөөсөө хүний амьдрал шууд зогсно. За хүн ер нь тэгээд өөрөө ингээл нэг нийгмийн харилцаанд оролцож байхдаа өөрөө ингээд нэг өөрийгөө олдсон шүү дээ. За би ингэж л явал айгүй зөв юм байна гэсэн юм хэрэг ойлгочих юм бол тэр юмаа одоо эцсийн цэг хүртэл нь бүр ингээд хөгжүүлээд одоо өөрийнхөө ойлгосон тэр гоё юмнуудаа бусдад бас түгээгээд өөрийнхөө араас бас ингээд чадлаараа хүмүүсийг дагуулад одоо зүгээр нэг уруу татах биш те бас өөртөө яг адилхан сонирхолтой зүгчээгээ олж чадахгүй байгаа тийм хүмүүсийг гоё урайлаад тэгээ нэгэнт өөрөө тэр юмаа ингээд маш гоё гэж ойлгоцсон юм чинь тэрийг өшөө яаж гоё болох вэ? Өшөө яаж хөгжүүлэх вэ? Яаж өшөө юм чи ийм байд юм бэ? Энийг яаж олон хүнд ойлгуулах вэ? Гэх жишээний тэгээ зүгээр нүдэн дээр ингээд бариад бүтээж байгаа юм а бас яаж гоё тултал нь гоё болох вэ? Яаж гоё шинжлэх үү ч гэдэг юм уу? Ийм гоё зоригтой байвал тэгээд бүх юм баг. Би яг юунд хамгийн их дуртай. Би яг юу хийж байхдаа хамгийн гоё нөгөө бусад юм хийхдээ боддог шиг биш. Шал өөрөөрөө боддгийг хичээний энэ юмнуудаа л маш гоё сонсох хэрэгтэй. Зүгээр яг хобби гэхээр зөвхөн та нар нохоод ижээгээр гоё хоббитэй шүү гэх биш. Тэр хүний өөрийнх нь хамгийн их ойлгодог хамгийн дуртай юм чинь тэр хүний
амжилтанд хүрэх яг юм нэхгүй. Яг тэгвэл дуртай юм хийж байгаа юм өөрийгөө 100% биш бүр 110 120% дайчилдаг. А дургүй юм хийж байгаа юм чинь зүгээр л нэг юм цаг нөхцөө гэх юм уу, цалиа авах юм уу, эсвэл нэг юм